Эрүүл байна уу? Им сумья байна. Тэгэхээр та бид таврын уйлрал нэмгээ хувцаслах юм уу, эсвэл хүүтийн юм идэх юм уу гэх мэтчлэн янз бүрийн зүйлээс болоод хоолоо өвддөг. Өөрөөр хэлбэл хоолоо өрөвсөж тэнд одоо стрептокок гэмэх бактери үржиж хоолоо залхиур эмзэглэлтэй болдог. Улмаар энэ өрөвсөд бактерийн халдвар маань үржиж олширход та бидний ярьдаг хоолоо зүрхэндээ орох хэмээн ярьдаг. Тийм учраас зүрхний одоо хэрэг өвчин үүсдэг гэсэн. Өөрөөр хэлбэл зүрхний хавхлаа, дотор гадар давхаргад бол энэ солилцсон мэдрэгдэх урвалын нөлөөгөөр одоо өрөвсөл үүсдэг. Энэ өрөвсөл маань цааш даамжирвал одоо хавхлагын эмгэг болох жишээлбэл 2 хавц тавгалгын нарийсэл юм уу дутагдал үүсдэг гэсэн. Өөрөөр хэлбэл тэр хавхлагын бүрдүүлж байгаа одоо тодорхой уургийн бүрдэл маань бидний хоолой төрж үржиж байгаа бактерийн одоо гадруугийн уурагтай төстэй учраас солилцсон мэдрэгдэх урвалаар бол хавхлага гэмтэж одоо өөрчлөлтөнд орж улмаар өрөвсөж нарийсах юм уу эсвэл дутагдал үүсэх байдлаар эмгэгшдэг. Үүнийг бид нар зүрхний олдмол гажиг гэж нэрлэдэг. Тийм учраас хавар хүйтэн сэрүүний үед дулаан увцаслаж хөлөрсөн бол салхин цохиулахгүй байх, эсвэл хүүтийн юм идэж хоолоогоо эмзэгшүүлэхгүй байх. Хэрвээ хоолоо эмзэгшвэл тэр дор нь арга хэмжээ авах